Би Ванжил огтны мэнчээ байна. 1989 онд одоо хэлийн аппарат гэж байгаа үед одоо хэлийн 5 дугаар ставд шалгагч харуулн даргаар алуун ташаалтаа хийж 5 дугаар ставын дарга нь хошооч Балжинэм, Заставын орлогч Батсуур, холбооч нь жолооч Цогоо, холбооч нь Бараанжав, шалгагч Жамсранжав, шалгагч Басанжав гэсэн одоо урилдахынтай хамт олондоо одоо нэгдэж хэлийн хэсгийг одоо хэлийн саглын буршагийн кошоти харуулаас одоо леста харуул хүртэл хэлийн хэсгийг ахлагч өөрөг гүйцэтгэж ажиллаж байлаа. Заставдаар одоо участокаар байсан ахлагч ганцхан нэмж өгч бий байлаа. Тэр настарын участокаар байсан орлогч нь одоо Батсуур дэд дурандаа хэсгээр байсан заставын орлогчоор ажиллаж байсан. Ингээд байсан мөрийн онолго нь бол одоо заставын онолго бол нэг газ 66-та заставын участокаар байсан хэсэгт одоо мөрийн онолго нь 2 онолготой өөрөг гүйцэтгэлээ нэг талдаа бол одоо 7 хоногийн хугацаатай явж өөрөг гүйцэтгээд нөгөө талдаа 7 хоног явж ингээд эндсэндээ Улирал дээр гэртээ баг ховор шахуу ярьдаг да хоёр талдаа өөргөө гүйцэтгээд шалгаад харуулгаа өөргөө гүйцэтгээд ингээд ирээд ард дээр одоо ухуулга одоо янз бүрийн юм одоо сурчилж ягаад одоо хэлийнхаа одоо горсон зөрчил янз бүрийн юмд одоо гарахгүй далаад ингээд өдөр шингөө өөргөө гүйцэтгэж байлаа. 1989-аас 90 он хүртэл одоо хэрээн 5 дугаар ставд өөрөөр гүйцэтгэж ажиллаж байгаад түүнээсээ одоо би өөр заставаар шилжиж яваад байж байгаад эргээд 2003 онд хэлийн 5 дугаар ставд эргэн ирж бас миний одоо харуулын хэсгээр үзэгчээр ажиллаж ирээд хэлийн одоо гэлжээ харуулыг одоо анх харуул гэдэг одоо байгуулагч ахдаг гэлжээ харуулыг анхан барьж байгуулж хэлийн хэсгийг хамгаалж хэлийн зөрчлөл урьдчилан зэрэглэж одоо 4-5 зэрэгтэй одоо өөрөг гүйцэтгэж ажиллаж амьдарч байлаа. Заставын дарга нь нэмгэрл хошооч байлаа. Беколот байлаа. Жанвах байлаа. Нараа өөрөг гүйцэтгэж заставын өөрөдөж шалгагч нар заставын харуулын дарга одоо сүүлийн харуулын дарга нь одоо Уганбаяр, Наранбаатар, Эрдэнэбаатар, Тэгшээ холбооч нь одоо Нэмх баяр, Отгон баяр энэ жагсаалын дарга нь бас давхар өөрөг гүйцэтгэж яасан тэр үеийн одоо жагсаалын дарга холбооч нь давхар өөрөг заставдаа өөрөг гүйцэтгэж бид намайг эргэж ирэхэд 2003 онд эргэж ирэхэд одоо заставын хүч хэрэгслэг бол одоо УАЗ 460-тай ГАЗ 66-та харуулын хүч хамгаалалт нь болохтой мултихэхэлтэй харуулын дарга өөрөг гүйцэтгэж байлаа. Мөрөн онолготой өөрөг гүйцэтгэж байлаа. Ерөн гэх мэт нь одоо заставын бомб гэдгээр бол одоо маш их өргөжсөн, гүн хүч нэгдсэн шалгагч нар гэх чинь одоо энэ сансар байлаа, наран туяа гэж байлаа, инктор гэж байлаа. Эвэр хоёр гэх мэт нь одоо шалгагч харуулын дарга нар гэх одоо бид нар чинь 8 харуулын дарга нартай 4 шалгагчтай заставын дарга нь хошууж гам болд байлаа, цаажрахын гамболд байлаа, болот байх байлаа, жани байх байлаа, бачаргал байлаа. Эрен гэх мэт нь олон сайхан хамт олонтой ингээд ажиллаж амьдарч 2005 он хүртэл 5 дугаар ставд өөрөг гүйцэтгээд дараачийн харуу застав руу явж байлаа. Ингээд нод нь одоо бид нар ахмад хэлчихэд бүгдээрээ ингээд 5 дугаар ставдаараа очиж мод тарах тийм үйл ажиллагаанд очиж оролцоод тэгээд тэр заставынхаа амьдрал ахуй дээр одоо бүх хүчтэй хэрэгсэл техник байр орностой танилцсан маш гоё болсон. Бидний байх үеэсээ илүү техникцэн хэл хамгаалалт нь одоо камерчсан бүх одоо холбоо камер болтой болсон. Заставын хүч хэрэгсэл машин тэрэг нь бол одоо 69-та, Jeep-та, 66-та ингээд тэрээсээ мултихэхэлтэй хүч хэрэгслэхтэй одоо ингээд үеийн хамт ажиллаж ясан ахмад хэлчихдээ үеийн одоо ажиллаж байгаа залуучуудаа ажлын амжилт хүсээд
Достоевхой 50 жилийн ойн одоо баярын мэндийг дэвшүүлье.